ажлаад байна. За сайн цаанаа шинэ бичлэгтэй тавтай мэрэл. За энэ бичлэг маань болохоор төрхийн өмнө юу болсон талаар бас бацхан тайм бичлэг байгаа. За дараагийнхаа хяналтанд орох гээд эмгэгтэрээ ирсэн хүлээжийн ийханд харуулсан байгаа. За тэгээд ургийн бичлэг хийлгэх гээд ирсэн байна. За ургийн бичлэг хийлгэх бүгнхээр дургу нэр. За ээжтэйгээ ирсэн байна. Тэгээ энэ өдөр айгүй адал явдалтай байсан. Хяналтандаа орсон чинь намайг бацалтай байна гэд төрөх имлэг рүү буюу өргөн амарчих руу явуулсан. Аав ээжтэйгээ өргөн амарчихт очоод үзүүлсэн байгаа. Тэгээд нэг хуруу нэгтсэн байна гэд буцаагаад явуулчихсан шүү дээ. За би өнөөдөр өөрөө хүсэж ирсэн нэг юм хийх гэж байна. Тэр нь болохоор жирэмсний зураг авах гэж байгаа. Тэгээ ирцэн үлээж юм. Тэгээд дотор юу болдгийм бэ? Яадгийм бэ харуулнаа. Энэ зургийн студ маань тэгтээ аюу гоё нүрээ маань будаж өгнө, үсээ маань янзлж өгнө. Тэгээ ховцсон цаанаасаа тэгээ зураг авалтанд ордог. Би хизээч нүрээ хүнээр бодуулж байгаагүй. Тэгээд үнэхээр гоё эсэн, шал өөр хүн харж байгаа юм шиг санагдсан. За ус оролтч яг бүсээ бол өөрөө боловч янзын орочдөг байхгүй. Нүрэж бас яг даж өөрөө будчихдээ. Тэгээд яг зүгээр байжснаас гээд бичлэг хийгээд ингээд тэмдэглэл болгоод үлдээчээ гэж бодоо бичлэг хийгээл утаснаас салахгүй тэгэл тэр өдөр өнгөрөөсөн дөө. За тэгээ зураг авалт дуусаад энэ хоёр зурагнаас сонголт хийхээр болсон. Тэгээд нэг сонгосон байгаа. Сүлд нь харуулнаа. За тэгээд ийм гоё нүрэ бодуулсан юм чи гоё бичлэг хийгээд тэр өдрөө бас тэн шүү дээ. За өнөөдрийн маань бичлэг болохоор шилрэлт гэдэг нэртэй бичлэг болсон. Жирэмсийнхаа зургийг авахулж гарч ирсэн чи нүрэ нэг гоё бодуулсан болгооч тэр тэнмэр санагдаад. Тэгээд нэг гоё хоолнд орчоод тэгээд кино үзье гэж бодлоо. Гинт. Тэгээ удахгүй бараг төрчих юм шүү дээ. Жирэмсэн ээжнэр чинь ингээл гадуу тэнмэр санагдал тэнээл тэгж байгаа л төрчдөг гэсэн шилэрж чаад. Удахгүй төрчих юм болов. Шилрэлт маань үргэлжлээд хэдэн минутын дараа нэгддэм би. Тэгээ жирэмсэн ээжүүд маань тэгээ мэднэ зтэй жирэмсэн байх хугацаанд юу идмээр санагддаг билээ. Тэгэл бүгдийн идчихсэн сэтгэл санаа амардаг шүү дээ, тийм ээ. За тэгээд гоё киногоо үзэх гээд гадаад үнэхээр гоёсэн болцмоор өстой гоё өдөр байсан. Киногоо үзээд гараад ирлээ. Зөндөө үлддэг кино нөө гэж үйлж бодог. Одоо харж амрыг да. Өнөөдрийн шилрэлт ингээд дууссан. Тэгэхээр хэдэн өдөр шилрэх байх гэж бодож ихгүй. За өдрийг дуусгая. За кино үзчихээ. За одоо ингээд харин гэж бодсон ч үгүй ээ. Очиж байдлаа очиж аав ээжтэй. Бонцны нэгтэн туслая дөө. Шилрэлт дуусаагүй чи айл хэсэг юм шүү дээ. Анарад энэ дууг мэдх юм уу та нар? Одоо үеийн хүүхдүүд мэдхгүй л дээ та нар. Гоё даддаг байсан. Даатлан дуужсэн. Даддаг байсан. Наад хүчрээ явж ил. Гэхдээ арай гайгүй байна түүж. Боолта хийчихлээ. Ерөөсөө боолта таалаад бүтэн боолжсэн бөө. Энэ тоогоор талын дууссан. Одоо талын хий. Месси. Шиши. Яг мухай штэ. Я байтаас шиши. Хит ханагаас ирээ. Тэ юу гэх нэ. Дагаад хэрэг алах. Хөөе.
За тий өнөөдрийнхөө бичлэгийг өстө чихнээс өнөөдрийн бичлэг биш юм байна. Энд чи үргэлжлэх байхгүй юу? Явж ирсэн энэ хэсгээ түр ингээл тосхоо одоо хараад амарлаа. Боозоо явж ирсэн хийгээд дууссан. Сасисыг хараа эцтэй намайг тоохгүй хөргөнлөө өсчээл. Би одоо юу юм муухай гомцоо. Сая гарахад гиншээл үлдлээ хөрх юмд санаад идэм билгүй. За тэгээд энэ үргэлжлэл юу гарахыг хараарэ. За өчтөрийн бичлэг дуусаад өнөөдрийн бичлэг дахиад үргэлжлээд эхэлж байна. За өнөөдөр шилрэлт 2 дахь өдөр. Тэгээд сая болохоор нэг төрөх имлэг дээрээ очиж үзүүлчихэд буцаа дахиад гараа явж идөө төгжрөл зөндөө байна. Тэгээд би хаана очих гэж байгаа вэ? Юу хийх гэж байгаа гэдгийг харуулна за. Төрхөөс өмнө хит хитэн зүйл хийн гэж их салд гаргацсан байсан. Нэг нь болохоор Испанд орох. Мэлээ ол зөксөл дээр талхаад ирлээ. Хүн байхгүй нөө. За 22 номер өрөөл орох юм бэ? Ай, ороод ирлээ. Яасан ч бодвол ах юм. Тийм гоё цэвэрх орчинтэй юм байна. За эхлээд сайхан бие өрүүлэн гинэ. Дараад нь тийм массажинд орох юм бэ? Цаасалаад өмсчлөө, халаад өмсч. Тэгээд ядах ээж хоёр одоо хөрхөн болноо. Бас ингээ хөрх орж ирэхээр юм гоё халуун цагаар дээлт юм бэ. За цаагаа очиад орцгоно да. Сайхан бие өрүүлж гараад ирлээ. За тэгээ сайхан жирэмснийхэн массажинд орсон байгаа хөл гараа бариулчаад байж гин. Тэгээ хамгийн хөөрхт нь ингээ гидсэн дээр манай ийм хөөрхөн маск тавьж гисэн хайр хүрээд болдгоо шүү. За массаж хийлгэсэн тэгээ гидсэн дээрээ хөөрхөн маск тавьлцсан хөл хийж гинэ. Тасч үгүй юу гэд. Хамгийн сүүлд нь гой сайханд орд тийм илээ. Тэгээ ингээ нүүрэн дээр ногоо юм алгах чи юу ч ирч чадахгүй тэгэл би чам чи. Болохоор гоё өсмөсөө гатаагаад өөр амаа болж гарч болд юм шиг вэ. Гоё цэвэрхэн гоё газар нөө. За тэгээд тэнд үйлчлэгийг авсныхаа дараа хоол идэж болдго юм бэ. Тэнд одоо цаг ид болж байна. 7 өгөрч 8 болсон. Явдгүй зөвхөн. За эднийх шүү эднийх. За тэгээд гараад ирсэн чи харахгүй болсон байх шиг. За одоо мөрчлүүлээд юу гэх юм бол да ярих юм бол яах юм бол гэж бодоод явж ил. За өнөөдрийн маш шилрэлт дуусаагүй л. Дүнэр кебаб идэх шидлээ. Төрхөөс өмнө хүссэн юм идэж байна. Гинт идмээ санагдал тэгэл идчихлээ дээ өнөөдөр. За энэ хүрээд бичлэгээ дуусгая. Надтай ам шилэрсэн та бүхэндээ баярлалаа. Миний бичлэгийг үзсэнд. За тэгээ дараагийн бичлэг хүртэл түр баяртай.